Монгол Улсын шинжлэх ухааны гарьяа зүтгэлтэн Сэндэнжавын Дулан багшийн Хүмүүн бичиг хэмээх шүлгийг уншъя. Хүмүүн бичиг. Тэнгэр газар хоёрыг учруулж намраа хуророх мэд. Тинүн уйтан хоёрыг учирлаж морин хөр дарах мэд. Тэлмэн жорогийн удгал Монгол бичгээрэн бичдэгсэн титэм шүд нуруу шилэвтэй тэр чигээрэн хүн бичиг минь. Харанхуй шөнийн цахилгаан захихад хайлаг цацлаган зурлцах шиг болдог. Хаврын ураар цас ханзархад хархан биерээр таталгах шиг болдог. Халуун хушууд малын данс шиг халзан цагаан сүргэн бэлчдэг. Хүлгэн судрын мэрэгэн гарчиг шиг хөндлөн хөхүүлсэн бидэртдэг. Удам залгсан нутгийнхаа хаанаас ч худам бичгийн дүрсийг өгүүлдэг. Төр улсынхан тамган сийлэстэй, түмэн газрын хэрэмнээс ч дуйлантай, төвшин мэрэгдийн өвгөрт хуйлаастай түүх бүтээлцэж явсан бичиг минь. Арвис эрдмийн ариун дээжийг 10 ухааны номонд баталж 9 эрднэр хуйлган гэрэлтсэн ергөшийн хувь тавилантай. Номын хөвчиг бичиг минь үгүй бол нууц давчаагаан юугаар бичих вэ? Гэрэлт хөшөөгөн юугаар сийлэх вэ? Гэсэр жангараан юугаар хайлах вэ? Мянган настай бичиг минь үгүй бол мэдсэн баримтагт номнуудаан яах вэ? Мэрэлзэн өнгөрөх олон зуунаар марталгүй ирсний учир юу вэ? Үлмий дээрэн зогссон хүн шиг өөдөн уруугаан тэнцсэн бичиг минь. Ач өрстэн ад үзэгддэг адал заяаг амссан бичиг минь. Догшин өвгдийн түүхийг хайлсандан, дорнын өв соёлыг хадгалсандан, долоон борхныг түүхийг хямгадсандан, дордож буурсан, доройтож буруутсан. Галын дүлэнд хөдөс шиг хувнирч, гар сарвалзуулан шатаж байхдаач, ганц хоёроор үлдсэн дасархань гадаа хөдөө хийж байхдаач. Үлгийтэй хоочтон золгохсон гихтэн өлөн дэрсний өнгөтэй орооцолдож, өндөрхөн жалган тогтгосон гихтэн өргөс тамгуултай өнхөрч авсан. Түүхэн өмөрөх зэн совнгийн түүрэн болсон хідэн хүмүн төмрийн өмнө ухаан хүчгүй түүдэг болсон хідэн ном минь. Үсэг болгон эрдмийн шинжтэй, үе болгон эрдмийн шинтэй, соёл мандлын буурал тэргүүн соёмбын өвөг танигаан яах вэ?